яг философи ажил хийдэг. Тийм. Тэгээ философи гэдгийг одоо том олон зуун жилийн, мянган жилийн түүхтэй хүн төрөлхтний ийм одоо нэг одоо ажлын салбар гэдэг юм уу? Шинжлэх ухаан, шашин хоёрын дунд явдаг. Яг шашин бол биш, яг шинжлэх ухаан бол биш. Тэр дунд явдаг. Тэгээд нийгмийг, улс орныг шүмжтэй нүдээр хардаг. Тийм. Энэ яг мөн үү биш үү? Тэгээд хүнлөө бас ордог. Ер нь хүн гэдэг юм тийм. Тэгэл хүнлөө ороод ирэхэр чинь бид нар чинь аз жаргал, хайр, дурлал, гашуудлын эмгэнэл гээл бүхэл хүний одоо сэдв рүү бас ороод ирнэ. Тэгээ энэ бүгдийг одоо бодож, боловсруулж тэгээд энэ зөв шүү, энэ одоо мөн шүү, энэ биш шүү. Энэ андуураад энэ шүү. Тэгээ энд бол мэдэхгүй энэ шүү. Энд одоо хосон мухарсаг яваад энэ шүү. За энд бол бас жоохон боловсруулан юм яваад энэ шүү. Тэгээ энэ бүгдийг ялгаж салгаж өгдөг. Ийм хүмүүс энэ 3000 жилийн өмнөөс дэлхийн янз бүрийн газруудад үүссэн байхгүй юу? Тэгээ тэдний бүгдийг одоо философч нар гэж нэрлэдэг өнөөдөр. Тэгээ өнөөдөр ч гэсэн одоо энэ ажлаа хийгээд байна. За би бол яг хуу Монголд байдаг Монгол философчийн хувьд Монгол орныг шүмжтэй нүдээр хардаг. Монголын нийгмийн шүмжтэй нүдээр харна. Монгол хүнийг шүмжтэй нүдээр харна. Тийм энэ Монгол хүн ер нь хаана явна уу? Юу хийж явна уу? Юу яриад байгаа? Юунд дуртай, юунд дургүй юм? Юу шүтээд байгаа? Юунд мөнгө өрөөд байгаа? Гэл ингээл. Яаж байгаа? Ягаад баяжж байгаа? Тэг ягаад ядурч байгаа? Одоо гэл бүгдийг би чинь ингээд нийгмийг доороос нь дээш одоо харж судалдаг хүн байхгүй юу? Төр муу одоо янз бүрийн төрийн байгууллагч гэдэг юм уу, энэ компаниуд ч гэдэг юм уу, ихтэй сургуулиуч гэдэг юм уу, энэ төрийн байгууллагууд болохоор нийгэм рүү дандаа дээрээс харж тайлбар болж явдаг. Би бол доороос дээшээгээ харж тайлбарладаг. Тэгэхээр энэгээр философч хүн чинь нөгөө дандаа үннийг, зөвийг илчилж гаргаж ирдэг учраас жоохон харшилтай байдаг төртэй. Нөгөө талдаа бас шашныг бас шөмжтэйгээр хардаг учраас бас шашныг ямар хүмүүс төлөөлөд байна уу? Шашин гэдэгтэй биш, төлөөлж байгаа хүмүүсийг бас шашнаа зөв төлөөлж байна уугүй юу? Өнөөдөр ингээд нийгмийн бүхэл сэдвээр ажилладаг. Тэ одоо Германд байна уу, Японд байна уу, Хятад байна уу, Энэтхэгт байна уу, Америкт байна уу? Философч хүнтэй таарахад яг над чиг юм нөхдөж сууж байгаа. Тэгэхээр Монголын үндэсний чухмын уламжлалт философи гэсэн ойлголт байх уу? Ямар ч юм байх боломжгүй. Тэг философи өөрөө байран дотор явагддаг үйл ажиллагаа. Тэг гадаа явагддаг үйл ажиллагаа биш. Барилга дотор явагддаг үйл ажиллагаа. Философи өөрөө бичиг номон дээр явагддаг үйл ажиллагаа. Тий хар яриагаар явагдахгүй шүү дээ. Тий бичиж. Тэгэхээр бичиг үсгээр дамжиж философи явагдаж шүү дээ. Тэг ном уншиж явагдаж шүү дээ. Ном уншихгүйгээр философи ямарч боломжгүй. Зүгээр нэг хар яриа болол найзан дундаа тийм үү? Хан гөрөөл дуусна шүү дээ. Тэгэхээр тэр бол философи биш. Хар яриа бол. Тэгэхээр бидний хувьд бол нүүдэлчин одоо мал аж ахуйгаар малаа дагаж бэлчээр дагаж байгалаас 100% хамааралтай, малаас 100% хамааралтай амьдарч явдаг ийм одоо цөөхөн ийм хэсэг хүмүүс өөрсдийгөө одоо янз бүрээр ард болдог, нутаг болдог. Тий нутгалдаг, нутагшдаг. Нутгаараа ялгарч салдаг ийм одоо ардууд. Би одоо ард түмэн гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Тэд нар бол ард түмэн болох болоогүй. Ардуудаараа байгаа. Философи үүсэх ямарч боломжгүй. Яг л философч нь хорвоо ертөнцийн үе юм бэ? Малчин гэж юм бэ гэдээ асуугаад эхэллээ шүү дээ. Тий. Нүүдэлчин гэж юм бэ гэдээ асуугаад эхэллээ шүү дээ. За тэгээд тэрэнд хариулахын тулд ном бичих хэрэгтэй. Ном нь хаа вэ? Байхгүй. Тэгэхээр бид нар философи ярих ямар ч боломжгүй. Зөвхөн байгалаа шүтээд л явна. Уулаа шүтээд. Тий. Тэгэхээр нутагтаа. Тий, бид чи орчин үеийн амьдрал руу социализмын үед дөнгөж ороод л бүдрээл тэндээсээ зүхтааж гараад харааж өрөөгөл тэгэл байцгааж байгаа. Нутагтнууд. Нутагтаа бүгээд байж байгаа. Хотод ирэхээр бас нутаг гарчдаг. Хотод цуглараад нутгийн зөвлөл болчдөг. Тийм, нутагт артууд. Тэгээд сүүлийн би нэг онд гарчаад байгаа шүү дээ. Одоо би хагасаа өдөр лекц уншина. Монгол улс 2 цэг тэг гэсэн. Тийм, өнөөдөр бол бид нар Монгол улс 2 цэг тэг дээр ирсэн байгаа. 1 цэг тэг бол ард үлдсэн.
одоо энэ хоёр цэг тэг болчиход байгаагаа бид нар яаж тодорхойлох юм? Тэрний тодорхойлолт юу вэ? Өнөөдрийн Монгол улс хоёр цэг тэгийн тодорхойлолт нь юу юм? Нэг талдаа энэх нутгарах чинь хаал болгонд нутгарах чинь. Нөгөө талд хэдийн компьютер руу орчихсон, интернет руу орчихсон, сошиал медиа руу орчихсон, янз бүрийн апс руу орчихсон 15-аас 25 насны хүүхэд залуучууд байж. Хайр дурлал, мурлал, аз жаргал, ээж аав, инээ тэрэ хүнтэй суух хүүхдээ болох тэр талаар ямар ч сонирхол байхгүй. Тэр нутаг миний хүү аль нутгаас нутгаа ээж аав чи аль нутг гэхэд баргалж шоолно. Тийм үеиг энэ тал байж. Нутгархсан багшигаа шоолно. Нутгархсан ээж аавгаа шоолно. За энэ хоёрын дунд одоо Монгол улс одоо яах ёстой? Яах ёстой? Төрүүлсэн байж шүү дээ. 15-аас 25 насны хүүхдүүд чинь. Энэ талд нутгархдаг нутагтнууд. Энэ нутагтнуудыг одоо яах вэ? Орк болох тусмал нутгархаад байгаа шүү дээ. Тэднийг яах вэ? Наадмыгээ сая зунжангаа хөөрлөө. Нутгархлаа. Нутг руугаа явцгаалаа. Хотод ажиллаа хийгээд юм хийгээд бүтээгээд идэвхтэй амьдралаар амьдрахын оронд нутаг явлаа гэл. Хэдэн өдөр хоногоор нутгархаж шүү дээ. Тэгэхээр ийм Монгол улс хоёр цэг тгийг өнөөдөр тайлбарлаж, тодорхойлж, гаргаж ирэхгүйгээр бид нар нэг алхамж урагшлахгүй. Одоогийн нийгмийн, улс төрийн одоо боловсролын бүх хямралууд энтэй л холбоотой. Тодорхойлох гэсэн юу юм бэ? Одоо тэгээд бич үү? Тодорхойлбол та Өдөөл одоо би дандаа лекц уншиж байгаа, ном бичиж байгаа, ярилцлага өгж байгаа. Тий, одоо хоёр цэг тэг дээрээ ажиллана. Энэ бол одоо миний 26 оны төлөвлөгөө. Тий, 27 онд бол одоо бүр тэр бол одоо хэрэгжиж эхлэх ёстой. Хүмүүсийн донд очих ёстой. Тий, ямар ч байсан одоо нэг цэг тэгээ ард хоцорлоо гэдгийг бол онлын хөдөлгөөр гаргацсан. Миний одоо 100 хэдэн ярилцлага, 100 хэдэн лекцүүд YouTube-ээр дүүрэн байгаа. Тэр бол нэг цэг нойлыг тодорхойлж гаргаж ирж дүгнэлт өгсөн. Ерөнхийдөө жоохон сарказм маягаар, хошигнол маягаар явж байгаа. Даанчтай. Иймч байх гэж. Арай ийм биш үсттэй. Тийм үү? Арайчтай гэсэн дандаа тийм ярилцлагууд байгаа. Тийм лекцүүд байгаа. Өнөөдөр хоёр цэг нойл бол тэр арайчтай гэж хэлсэн чинь бидний бодиттой л болчихсон. Шоолж исэн маань, шоглож исэн маань тэгээд өнгөрчих нь үсттэй гэж байсан маань зүгээр бодиттой өдөр тутам болчихсон. Тэгэхээр бидний бүх амьдрал маань хошин шог, инээдэмтэй ийм сонь болчиход байна шүү дээ. Надад 10 жилийн 12 дугаар ангийн хүүхдүүдийн эцэгийнхээ урлуулаад тэгэл мэдээж ингэж хоёр багтдаг шүү дээ. Тий. Нэг талд нөгөө ээж аав багш нар гэсэн нутгархдаг нутагтнууд. Нөгөө талд 12 дугаар анги гэдэг чинь жинхэнэ хол явцсан хүүхдүүд байхгүй. Яг бол гар утас руу орлоо. Тэгээд тэнд бүх амьдрал нь явагдаж байгаа. Бүх амьдрал нь тэр дотор байгаа. Тийм. Тэр дотор нь биш шүү. Анги дотор нь биш шүү. Годомжинд биш шүү. Энэ дотор бүх амьдрал байгаа. Гэхдээ тэнд үнэхээр гоё юмнууд байгаа. Гайхамшигтай. Бүр баярламаар. Тийм гоё юмуд үзчихсэн. Гайхамшигтай болсон хүүхдүүдтэй одоо Монголын төр боловсрал одоо юу гэдгийг ээж аав багш сургуулиуд яаж одоо тэдэртэй уулзах юм? Яаж? Тийм гоё юм харцсан хүүхдүүдтэй. Тийм гоё үг сонсдог. Тийм гоё видеонууд үздэг. Дандаа гоё юмнууд биш шүү дээ. Дандаа сайн юмнууд биш шүү дээ. Эргэл харлаа ээж аав сургууль төр годомж авах юм байхгүй шүү дээ. Тэг яах вэ? Энэ л миний толгойг одоо тийм өвдөгч байна. Тийм. Хоёр цэгтэг одоо яах ёстой юм? Тэгээ баймаар хэлээд байдаг шүү. Надад тэр нэг урталд байсан хуучин бал даргын тэр нэг хоёр давхар цагаан байшин өгчөөч. Тэнд би суугаад энэ улс орны юм хий. Энд хүн чинь зүгээр галтгооныхоо оронд сууж байгаа хийж болохгүй шүү дээ. Эсвэл энэ нэг жижигхэн дөрвөлжин өрөөнд суучгаад тийч болохгүй шүү дээ. Хүнтэй юм байх ёстой шүү дээ.
Тэгээ би ямар төрийн шагнал авах гээд гавьяд болох гээд хийх гээд байгаа юм биш. Эсвэл одоо нөгөө хуучин нөгөө төрийн шагналд нөгөө нэг эмчмэрэмчтэй адилхан тийм үү нэг л их номын хүн болж гайхуулж өнгөрч хөөрөх гээд байгаа юм биш шүү дээ. Тийм би чи даруу хүн шүү дээ. Тийм 10 хэдэн жил Монголын нийгэмтэй ажиллаж байна шүү дээ. Тэг ямар ч намаас хамааралгүй, ямар ч төрөөс хамааралгүй, ямар ч санхүүжилтээс хамааралгүй, ямар ч гадаадын байгууллагаас хамааралгүйгээр л одоо энэ дотор чинь үзэлцэж байна шүү дээ. Ходог дотроо. Тиймд байдал орсон. Монгол улс 2 цэг тэг эхэлсэн байгаа. Нэг талд нь нутгизм, нутагтнууд, нөгөө талд нь айл хэдийн интернет рүү ороод, компьютер рүү ороод, апс руу ороод шал өөр ертөнц рүү орцсон дижитал захин ертөнцийн видеоны дэлгэцийн үе хажуудалд ингэж байж байна. Монгол улсын чинь иргэдийн бараг тал хувь нь бараг талаас илүү хөвг залгаж байгаа шүү дээ. Битүү. Бид нар мэдэн шүү дээ. Гараал годомжаа битүү хөөхөд залуучууд байдаг шүү дээ. Шоглтаал. Өөр орнууд явж байгаа тийм шүү дээ юм шүү дээ. Шоглц хөөх залуучууд байдаг шүү дээ. Манайч годомжоо гараад шоглцгаа шүү дээ. Маш том үүрэг даалгавар, маш том хариуцлага бидний өмнө ирчээд байна. Бидний тэр нэг хөөрхөн нутархдаг, нэг мөдөрс өдөр тэмдэглэдэг, нөгөө наадамдаг, цагаан сардаг, хөөрхөн тийм үү, жижигэн баярууд тэмдэглэдэг, энэ тэнд цуглараа нэг жоох юм уугаа тодлаа нэг найзрахдаг, бүгдээрээ энэчээ нэг алтан гац олон скватер одоо бас зүүчгсэн байгаамаа. Тий. Одоо тэр инээдэмтэй тэр үлгэр, тэр жижигэн амьдрал ард хоцорсон. Энийг одоо хүлээмжшүүлэх хэрэгтэй. Хэрэггүй одоо ээж нь их хүн хэрэгтэй хэрэггүй хараа одоо тэр бүх дууссан. Би стац жаргалтай байна. Ста миний найз сайхан амьдарч байна. Царайц чи яасан сайхан залуугаараа байна. Тэр бүгд дуус ард хоцорцсон. Бидний бүх инээдэмт амьдрал ард хоцорцсон. Бяцхан хямдхан амьдрал. Жохон юмд нэг баярлж хөөрдөг. Монгол улс 2 цэг тэг хэлсэн. Одоо энийг хүлээмжшүүлэх, энийг тодорхойлох, энийг ойлгох маш хариуцлагатай үе эхэлсэн. Хятад, Орос, Америк, Европ, Япон, Солонгос ямар ч асуудалгүй. Яг бол энийг мэдчихсэн гэдэг чинь. Энийг мэдсэн учраас төрийнх нь бодлого, боловсролынх нь бодлого, шашных нь бодлогот ороод явчихсан. Эдийн засгийн бодлогот ороод явчихсан. Мөнгө хаашаа явуулах уу? Бүгдийг мэдж байгаа. Бид нар хийж мэдэхгүй. Зүгээр гадууртын сэн нөхдөд. Гадаад яваа. Монголоо санах гэж гадаад явдаг. Тий. Тэгээд гадаад ч Монголоос аваад ирчдэг. Тий. Зарим нь тэр цаашаага тий удаан одоо санах синдромтой хүмүүс нь бол тэнцэнэ санаал синдромтой байгаад идэг. Тий. Ирч чадахгүй. Тэгээд одоо Канадын нэг ахтар доктор нөхөр надад бичээл байгаа байхгүй. Би ч одоо монголчууд өвдөө бараг намайг ойлгохгүй би ч одоо бараг ч одоо мэдлэг болсолтой учраас Монголд надад орон зай байхгүй ч гэж. Чи зүгээр хурж ирээд ажиллаач. Тэ? Зүгээр ягаад хурж ирээд Монголд хурж ирээд ажиллаа хийж чадахгүй байгаа. Худлаа тэр Канадад томроод суугаад байгаа. Би доктор энд их сургууль лекц уншдаг гэдэг томроод суугаад байгаа. Гэхдээ их орон гэж байдаг шүү дээ хүнд. Тэ? Хүрээд ирж. Би ямар ч юм өнцөр үзэл биш шүү дээ их оронч үзэлж байгаа. Тэ? Национализм бол өнцөр үзэлдэг. Нөгөө цус нөж яриа явчихдаг шүү дээ. Цэвэр нөжтэй, цэвэр тэг бохир нөжтэй гэдэг. Цус нөж яриа явчихдаг. Тэрэндээ ямар ч хамаагүй. Одоо улс төр нийгэм өргөн нэлтэржүүрэл бужигмчлаа л да. Бүжиглэх яа дээ. Одоо таньгаар ингээд тэр хэвчээ тайлбарыг сонсчлаа шүү дээ. Тэг яг л чинь 2 цаг 2 цаг тэгээ ойлгохгүй шүү. 2 цаг төвдөө ирчээд байна шүү дээ энэ орон чинь. Бид нар ямар нөхцөл байдалд ирчээд байна вэ? Тэрийг мэдэх хэрэгтэй шүү дээ. Энийг мэдээ. Философч хүн чинь энийг чинь үг өгүүлбэр болгоод тийм үү бичиг болгоод ном болгоод гаргадаг хүмүүс байхгүй. Нөгөөдөл нь уншаад ойлгох нь шүү дээ. Нөгөөдөл нь уншаад тэгээ тэргээр явах хэрэгтэй байхгүй. Тэтгэхгүй шүү дээ. Ном уншихад толгой өвдөд байна гэдэг шүү дээ. Тий. Мөнгө харахаар нүд зэрэгэд байх юм. Ном харахаар толгой өвдөд байна гэж шүү дээ. За бүр ингээд бүгдээрээ ойлгоод уншаад ингээд хэдэн жилийн дараа бид эндээс гарах юм. Өдөн жил хэрэгтэй шүү дээ. Жилийн дараа. Тийм байх хугацаанд. Тийм шүү дээ. Яг бол бид нар чинь жижигхэн орон байхгүй юу? Цөөхөн үнэтэй. 3 сая. 3 сая чинь тал нь хүүг залуучууд гэдэг шүү дээ. Тэгэхээр цаана нэг 200 мянган ээж аваад байгаа байхгүй юу? Сайн да.
Яг нийгэмд идэвхтэй ажиллаад хөдөлмөрлөд явж байгаа нэг 250 мянган хүн байгаа. Бусдын цэрэгүүд, төрийн өгчүүд, за тэгээ шоронд нэг хэдэн хүн байгаа бах. За гадаад руу гараад явчихсан нөхдөд байгаа. Тэд нар бол бидэрт ямар ч хамаагүй. Ер нь гадаадд байгаа монголчууд энэ Монгол улсын үйл хэрэгт ямар ч хамаагүй хүмүүс. Дугаа тэндээ тэгээд ажиллаа хийгээд мөнгө олоод явд юм байгаа. Ямар ч утгагүй комментор орж ирж хачаа хичээн бичээл. Тэ? Манай Норвег тим энэ гэж үчээд. Бидэд ямар хамаатай. Норвегийн загвар могорч гэж. Хүчиж юу вэ энэ чинь одоо яаж өвлийг барах гээд хэдэн хойноо тийм үү зодон дээр алдчихгүй шиг нэг парных нь халуусна ирчээсэй гээд залбираа сууж ахт чи. Юу тэр Норвегийн загвар. Тэгэхээр одоо таны ярьсаар нөгөө хоёр цэг тэг гэдэг ийм байна. Хоёр цэг тэг. Одоо яг ийм шугам дээр ирж эхлэе гэж бодлоо л да. Гэтэл дийлэнхийн залуучууд байгаа даа. Залуучууд ойлгоцсон. Аль хэдийн ойлгоод тэд ингээд дэлхийд даяар хаашаа ч юм уу тарах. Үгүй харин тийм. Хэрэглээд шүү дээ. Одоо энэ нутагтнуудыг яах юм? Одоо нутгийн зэмэл үлдчихэж шүү дээ. Тий. Тэд нар чинь бүгдээрээ толгойд ороод ирсэн. Хаашаа явах, аль оронд очих, аль сургууль сурах, дараа нь тэр сургууль жил болсныхаа дараа тийшээ явах. Бүгд энэ апс дээр бүгдээр байж байгаа. Тий. Энэ дотор ч тийм үү? Тий. Аль ч оронд очлоо энэ апс дотор бүх юм байж байгаа. Тий. Тий. Галтаргаар явах, автобусаар явах тийм үү? Захиалах, макалах бүх юм одоо тэр театрт очих, тийм рок концерт үзэхэд тэдэн төгрөг ингээл ерөөсөө зэгдэг. Бүгд ерөөсөө нэг оронд очлоо тэгээд ямар асуудал байхгүй. Тэгвэл одоо тийм үе энэ тал байж байна. залуучууд гараа явуучих юм байна. Тэгвэл нөө одоо манай нутагт монголчууд үлдчихвэл бид одоо энийг одоо нийгмийг энэ одоо хямралт энэ улс төрийн одоо энийг давалгаар бүрдүүл Монгол улсыг одоо нөхөгч юм, сүнөгч юм уу тийм одоо нэг байдал руу илүү их чирээд очиж байгаа. Тэр чинь маш их ихтгэлцэх шүү дээ. Тэг хамгийн их юугаар ихсдэг та нар мэдэх үү? Солонгосчууд стадионд хамгийн анхны монголчуудыг солонгос руу ажил хийлгэхээр шалгалт авсан та нар санаж байна уу? Тийм. Шүдийн үзэл явуулсан шүү дээ. Тийм. Яг адууны шүд үздэг шиг амын ангаа шүдийн үзэл явуулж байлаа шүү дээ. Тэргээр ихэлсэн. За дараа нь бидний хүүхэд залуучуудыг авч явах нөгөө Британий сургууль. Одоо энэ Японы сургуулиуд, Туркийн сургуулиуд. Энэ бүх 10 жилийн гадаадын 10 жилийн сургуулиуд бол зөвхөн Монголын залуу үеийг тээвэрлэдэг байгууллага. Контейнераар. За TOEFL бид нар мэдчих шүү дээ. Шалгалт өглөө тэгэл явуулдаг шүү дээ. Бид нар TOEFL-ийн шалгалт өшөө нөгөөд хоёр дахь нь юу вэ? Хоёр юм байгаа шүү дээ. IELTS. Тэрний би материалтай танилцсан шүү дээ. Тэгсэн Английн парламентын дүрм зохион байгуулалтыг асуултууд байгаа юм чи. Монголынхаа их хурлын гишүүдийг мэдэхгүй, Монголынхаа их хурлын бүтцийг мэдэхгүй, хууль дүрмийг мэдэхгүй залуучууд Английн парламентын хууль дүрм бүтцийг уншицсан тэгээ шалгалт өгөөд явчихж шүү дээ. Гэхдээ энэ ч одоо юу вэ? Энэ орныг ингэж задалж, хэмхэлж, бутрааж болж байгаа юм уу? Гадны бодлого угсаа хэрэгжиж байгаа юм шүү. Бүтгэл явж байгаа шүү. Энэ олон гадаадын төрийн байгууллагууд одоо яах юм? Төрийн бус байгууллагууд. Төрийн бус байгууллагууд чинь төрийн байгууллага болчиход байна шүү дээ. Өөрснөө төрийн бус болчиход байна шүү дээ. Төрн өөрөө төрийн бус болчиход байна шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ нүүрс чинь болцсон. Тэгээ Монголын хамгийн том баян нөхрийн толгойгоор нүүрс дүүрэн биш шүү дээ. Боловсрал дүүрэн биш. Мөнгө тархиар нь дүүрсэн гэж тийм нөхдүүд. Уул нь мөнгөнийх нь оронд боловсрал тархиар нь дүүрэх хэрэгтэй шүү дээ. Яах юм? Сая энэ зургатаар бид харсан шүү дээ. Хамгийн баян нь тархиараа дүүрэн нүүрстэй, тархиараа дүүрэн мөнгөтэй нөхөр явж шүү дээ. Мөнгө бүх амьдралыг шийддэг болчиход байна шүү дээ. Энэ чинь хаа ч юм байхгүй шүү дээ. Сайн сайхан хүн ёс эзлэх хэрэгтэй шүү дээ тархиг. Мөнгө бизэж явж байгаа. Мөнгө бол зөвхөн төлбөр хэрэгсэн шүү дээ. Одоо тэр чинь тэгээд сүнс болчихлоо шүү дээ. Мөнгө нь сүнстэй болчихлоо шүү дээ. Тэг хүн сүнстэй шүү. Таныг 10 хэдэн жилийн өмнө анх философиараа гарч ирж байгаа. Та хэлжсэн тань ярилцсандаа. Одоо миний ярьж байгаа хэмж ойлгохгүй. Гэхдээ хожимын нэг өдөр толгоор марна ойлголноо гэх. Тэгэхээр тэр цаг үе ирж гин ойлгох зөвшөл. Одоо тэгээ та нар ороод ирнэ гэдэг чинь бас болж л байна. Тий. Зориглоод ороод ирнэ гэдэг чинь. Тий. Тэгээс одоо тэргээр холоор өнгөрдөг байлаа шүү дээ. Тий. Нутгаараа өнгөрдөг байлаа шүү дээ. Тий. Та нар чинь нутгаа мартчихсан энд явж шүү дээ. Тий. Нутаггүй хүмүүс юм аашийн. Тий. Тэгэхээр одоо
дахиад дараагийн төвшөнд гарахад одоо таны ярьж байгаа бүх зүйлийг ойлгодог болоход уншдаг болоход мэдлэгийг түлхүү одоо урдаа тавьдаг болоход үнэхээр яг нэг жилийн хугацаанд амжуулна. Яаж нэг жилийн хугацаанд ерөөсөө тэгэл улс орн ийм одоо зам руу оруулах бай. Хамгийн гол нь тэргүй тэр чинь тэр би мэдэж штэ тий. Тэрийг одоо зүгээр надаас сонсоод энэ манай энэ төрийн энэ дээгүр байгаа одоо тэгэл нэг Моёс зүй шинжлэх ухааны ахтам одоо юу гэдэг нөгөө айхтар цолтонгууд нөгөө айхтар профессорууд нөгөө айхтар төрийн сангалтан медалтангууд гавьяатууд чинь тийм үү тэгэл нөгөө X ерөнхий сайдууд гэдэг нэг бөөн хар юмнууд байна штэ. Тий. Хармаас тий тэр чинь бүр тэд чинь хармаас болчиход байна штэ. Тий. Зүгээр хүнээс сонсоод юм уу энэ тэндээс орчуулвал энэ тэндээс юм хуулж аваад хийчихнэ гэж бодоод байгаа. Үгүй байхгүй юу. Хизээч нийгэмтэй харьцаагүй шүү дээ. Ямар ерөнхий сайд нийгэмтэй харьцсан. Гарч ирж ярьсан. Хэдэн төрөг цуглуулчаад тэгээд агуугтай аваад Канада юм Австрали юм Америк явчихж байгаа шүү дээ. Эсвэл Лондон явчихж байгаа шүү дээ. Манай нийгэмтэй юм шиг хамаагүй юмсан шүү дээ. Тий. Би ч 10 хэдэн жил зурлаж шүү дээ. Тий. Одоо багж эхлээд маргаж буудна гэдэг энэ төр нөхдөд төртөл байдаг байлаа шүү дээ. Одоо тэгс уучлаарай гэдэг л болчихлоо шүү дээ. Би тэр үед тийм байжээ. Тэ? Тэгээ би ч нэг гуугаад байгаа чинь тэр шүү дээ. Зүгээр энэ төрийнхэн энэ дээгүүр гаан зүгээр л тэрнийг нэг 2 давхар цагаанд намайг оруулаад тэгээ за энд одоо 2 цаг тэгээ хий. Тэг өөр хүн байхгүй байна. Тийм гадаадаар хайгаад хүн олсонгүй. Америкээр хайгаад олсонгүй. Дипломтой доктортой нөхдүүд биддүү дүүрэн байна тэргээр. Даанч бидэнтэй ямар ч хамаагүй юмсан байна. За Монгол орондоо хайгаад олсонгүй. Баахан төрийн шагналтан байна. Баахан гавьяатууд байна. Баахан профессорууд байна. Юу ч алга. Хүн байхгүй шүү дээ. Олдохгүй шүү дээ хайгаад. Тэр бодоход лам хайгаад үртэл олохгүй нэг баяны 12 настай аж хүүг богд олголоо шүү дээ. Лам нь хүртэл олдохгүй шүү дээ. Богд олгочих. Хүн байхгүй шүү дээ. хүний нөөцийн хомсдол. Бүтээч 3 сая хүнтэй. Тэгээ энэ сая 3 сая хүмүүс дотроос чинь ганц философч төрөх магадлал бас бага байхгүй юу. Тэгэд биш нэг социализм өгд учраас гүрээсээр угаад философинд уншсаар угаад тэгээд тэрний яасан нэг социализм хүмүүжил явж байгаа. Бидний чинь 10-аад төгсөөд Герман руу гадагшаа явхад чинь бид нар чинь Монгол улсын төрийн даалгаврыг үнсүүлээд явуулж ирсэн байхгүй юу. Би чинь үнсүүлээд явуулж ирсэн байхгүй юу. Сүрд сууж байгаа. Бид нар чинь 18 настай хүүхдийн тархинд орсон юм чи гарахгүй шүү дээ. Яаж гарах юм бэ? Одоо энэ бүх гадагшаа явж байгаа тэр хүүхдүүд нь шүү дээ. Тэр бүгд төрийн даалгавар үнсэлд явах юм бол тэр тархиас гарахгүй шүү дээ. Бүгдээрээ зүхтаагаар гарч байгаа шүү дээ эндээс. Тий. Ээж хөөрхийн тэгээ нэг хоол унд ажил хөдөлмөр бие эрүүл мэндэ зориулж ядарсан ээж аваагаа зүгээр мартаал явж байгаа шүү дээ. Тий. Бараж хогчин гэл явж байгаа шүү дээ. Хогчин гэснээс яг өнөөдрийн нийгмийн улс төрийн хямралтай бид одоо энэ нүгэл ойрын одоо хэдэн 10 жил туулаагүй өглөө туулах чинь тий. Одоо буцаал одоо эсгийн гэрдээ орё. Тий өхөр тэргээ одоо хөлөглөе. Тий тэргөө одоо бид нар чи тийм бензин төлөх мөнгө авахгүй. Тий хүн бензин өгөхөр үнийн нэмээд ард түмнээ мөлжчихдэг. Тий тэгээ гадаадын чи бид юм өгч чадах болчихсон шүү дээ. Та нар чи ард түмнээ мөлжчихээд ах юм биш үү? Яасан гэсэн юм бэ? Тий ард түмэн чи өгсөн юмыг энэ дээгүүр чи хаваад иччихэж шүү дээ. Тий одоо нөөцний мөнгө л хятадч хэдэн саяар нөгж шүү дээ. Энэгдэж угаадчихж шүү дээ. Тэг энийг цөөхөн хэдэн хүмүүсээ хоолоод унтаад аваа чадах тийм тэнхээтэй тийм хүн ёстой хүн байхгүй шүү дээ. Бид нар мэдчихлээ шүү дээ. Чи мэдсээр байж ч одоо тэгээд эдрээс юу хэлгээд байгаа юм бэ? Эсвэл нөгөө бухын доодхыг хүү тийм харж өстой өнөг турж өгнө гэдэг лөө. Тэр шиг л болж шүү дээ. Энэ монголчуудын авах уу? Аа? Монголчуудын авах. Үгүй монголчуудын сургууль хүмүүжил байхгүй гэх. Тий? Ямар ч ээж аав, ямар ч эмээ өвөө сургууль хүмүүжлийн талаар аач алга. Тэгэл ийм дураараа тэгэл одоо яаж ч мэдэх нэг ийм л нэг 35-аас 55 насны үеийг бүтээсэн биш шүү дээ. Яг энэ нөхдөд шүү дээ. Үсгийн молонтой үе гэдэг хэлж байна. Гэхдээ мэдхгүй одоо сургууль хүмүүжил. Үгүй наад дөрвөн үг, наад зүрцсэн үг, илүү дутуу тэр нэг яруу найрагч маригчин дөрвөн мөртөө тэр нэг хэрэгтэй хэрэггүй зүрцсэн хүмүүс биш дээ. Ард хоцсон. Наас инээдэмтэй. Одоо биш дээ зүрцсэн үг инээдэмтэй сонсогдно. Хэрэгтэй хэрэггүй шүлэг яруу нарыг инээдэмтэй сонсогдно. Тий. Ямар ч хэрэггүй надуулчихна. Яах гээд байгаа. Энэ чи гар утсан дээр байхгүй ш надах чинь. Эдс дотор байхгүй ш. Тий. Тэр идрээс одоо сахалах хэрэгтэй. Инээдэмтэй. Тий.
Монголын энэ нэг хэрэгтэй хэрэггүй тэр тэгж хэлсэн ч гэх шиг энэ ингэж хэлсэн. Тэгээ яах юм? Тэгээ яах юм тэгээд. Тэгээ яах юм? Тэр нэг шүлэг өччихсэн байх нэг өөргөө сэтгэлийг. Тэгээ 100 найзтай явснаас 100 дайсантай яв 100 хэрэгтэйсэн бүдэг тэгээ яах гэдэг юм. Ямар ч утгагүй. Ямар ч утгагүй. Тэгээ одоо бүх юм 2 цэг тэг болцсон. Энийг хүлээн ширээшээ 15-аас 25 насныхан бол зүгээр тийм үү? Монгол улсын гадна энэ нь гадна гэрийн гадна ээж аваас гадна сургуулийн гадна тэр багш сургууль тийм энэ гадна явж байгаа. Тэгэхээр одоо угаасаа цоошин цаг ирсэн шүү. Гэхдээ энэ зөвхөн Монгол улсад тохиолдож байгаа үйл явдал шүү. Өөр улсад биш шүү. Дэлхийд даяараа хөгжиж байгаа биш үү? Тэр бол дэлхийн процессд бол янз бүрийн бол явагдаж байгаа. Тэгэхээр улс орнуудад бүгдээ энэ бүгд бэлтгэлтэй байхгүй юу? Бодлоготой байхгүй юу? Бүгдээ мэдчихэж штэ. Гачийн болж гин гэдэг. Гэхдээ бодлого нь хийгээд байж штэ. Сая Японы тэр ерөнхий сайд эмэгтэй бол яг бүгдийг л дүгнээ хэлчлээ штэ. Японы ард түмэн улс орноо одоо бодъё, солиорхоо болцгоё. Эмэгтэйчүүд тийм үү гэр орны ажиллаа хий, хүүхд төрүүл. Тэ одоо нөхөн үйлдвэр явагдахаа зогсчлоо. Юу яриад байгаа? Юугаас л яриад байгаа? Ямар глобалчлал, даяарчлал гэдэг үгнээс чинь бид нар одоо дэлхий татгалзаж байна шүү дээ. Тэг бид нар глобалчлал, даяарчлал гэж орчуулаад солиороод байсан тэр нэг төдөг биш нэг өвгөө. Ийм гайтай байхгүй нэг балаа өгч нэг гэдэг. Балаараа тэгэлгээрээ. Хойч үедээ гай болдог. Бүгд одоо ард үлдсэн. Яг тэднийг одоо яадаг байгаа биш. Ерөнхийдөө тэдний хэлсэн ярьсан өнөөдөр хүчнэгүү. Тухайн үед хүчнтэй байсан байж болно. Тэр нэг ээж аав нарт хүртэл хэлээд байгаа шүү дээ. Та нарын амьдралын дуршлаг хүүхдүүд чинь ямар ч хамаагүй гэж хэлээд байгаа шүү дээ. Би багтаа тийм байсан. Одоо тэр хүн тийм байдаг. Одоо юу ч яриад нэмэргүй. Тэрний орон зүгээр суугаад ямар видео үзэж байгаа. Ямар кино үзсэн надад жоохон наадхасаа яриач. Ээж нь жоохон мэдмээр байна. Аав нь жоохон мэдмээр байна. Аав нь юу ч мэдэхгүй шүү дээ. Ээж нь юу ч мэдэхгүй. Сэтгэл гоё үзэл ах юм. Хуалцаач дээ. Шэрлээч дээ. Одоо тэр л үе хэлсэн. Тийм. Хүүхдүүдээсээ зөөлөн дуугаар айтайхан асуудаг, гуйдаг, тусламж хайдаг тийм үе хэлж гисэн. Ээж аавд өнөөдөр тийм үү? Маш их бодох үе хэлсэн. Мэдээж амьдралын янз бүрийн туршлага хоолунд одоо юу гэдгийг тэрүүгээрээ мэдээж хэлж ярих юм зөндөө байгаа. Тэгээд тэд чинь хязгаарлагдана. Яг хоёр цэгцгийн ялагч угаасаа тодорхой юм байна тий. Бид угаасаа залуу үед ялагдлаа бууж өглөө. Ялагчд бууж өгсөн гэдэг чинь дахиад нэг буруу үүргээ явж байгаа байхгүй юу? Нөгөө л одоо нэг наадах нэг заваа энэ улс төрийн намуудын үг байхгүй юу? Тэгээ бид ялна ч шиг нэг солиотой нөхөр гарч ирсэн мэдж байгаа юм шүү дээ. Энийг ч ялах гээд байгаа. Монгол ялна. Тийм, Монголд одоо тэг энийг ялах гээд байгаа мэдхгүй. Одоо морин умнаад номсон гарч яваад хамаагүй гарч тавьж болохгүй шүү дээ. Дроноо хурж ирээд бодож шүү дээ. Тийм учраас бид нар биш шүү дээ. Наад үг яриа энэ ойлголтууд бүгд хоцрогдсон. Тийм. Наад үгнүүд одоо тагч битээ хэрэгэл нэг тийм ялна, ялагдана, дийлэн одоо заваа нэг сумо нарын нэг завааг байгаа шүү дээ. Тэр нь одоо сумо үзэх болох хэрэгтэй. Японууд очиж монголчууд өстой тийм үү? Алиагаа алдж шүү дээ. Ичмээр биш үү сумо нарыг харахад. Тэдний дээр баянгийн сонсоход. Тэгээ нэг ганц сумо Токиогийн их сургуульд оюутан болоо гэж бүртгүүлчээгэл байгаа байхгүй юу? Тэгээд худлаа энэгээр дууж энэгээр давхиж будаа зараал. Тий. Ланд Toyota Land зараад л. Тэгээ зарим нь бүр сургууль байгуулчихсан мөнгө олоод. Зарим нь одоо юу нэ сүү цэцгийн мэцгээс арах гэдэг юм яах гэдэг. Тэртээ тэргүй сүүний орон. Гэтэ тэргүй хойлоосоо улс төр ялна ялагдал ярьчлаа. Гэтэл бид нэр өглөө болгон яг нүдэн нэгэл сошиалс одоо тэрний тал энэ тал тэр ялагдж чинь дайн тэгж хэлж чинь улам шир үсгэж чинь те нэг юм байнгын ийм мэдээлэл одоо өдөр тутам авч байна. Тэгэхээр та яг наад мэдээллийн чинь тэртээ тэргүй тэр чинь цаанаасаа явуулж байгаа шүү дээ. Чи тархийг угаах гэж. Мэдээлэл гэдэг өнөөдөр байхгүй. Мэдээлэл гэдэг үгнээс одоо татгалзах хэрэгтэй. Одоо нэг л юм байгаа. Нэг л үг байгаа. Тэр бол үнэмшгүй юу? За үнэмших гэдэг чинь мэдгүй хүн маш их үнэмшдэг байхгүй юу? Юм мэдгүй их үнэмшнэ. Тэр мэддэг болох хэрэгтэй. Мэддэг болохын тулд философичийн хувьд одоо энэ хүмүүсийн тэр үнэмшлийг зогсоох. Монгол хүмүүсийн тэгээд мэдлэгээр үнэмшлийг орлуулах. Тийм л ажил хийн штэ би. Наадах чинь чиний үнэмшил. Чи үнэмшчихэд ингээд солиорол яваад байна.
Цаанаа бол нааш тийм. Тэгэхээр одооний тэгвэл нийгмийн байдал одоо таны даваад хуурчихлаа гэдэг байгаа нэг цэг тэг биш үү? Нөгөө нутгийн Гүг нэг цэг тэг чинь байж штэ. Нэг цэг тэг чинь тэр төргөө байж байгаа штэ. Тий одоо тий нэг цэг тэг тэр төргөө байж байгаа. А хоёр цэг тэгэргөө орцсон байгааг л одоо хүлээн зөвөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ нэг цэг тэгээ ер нь хоцрогдчихээ ардаа орхий гэдэг л үлдчихэд байгаа байхгүй юу? Тий. гэтэл бид нэр орхиж чадахгүй. Орхиж чадахгүй. А гэтэл нөгөө 15-аас 25 насныхан чинь бүгдээрээ хоёр цэг тэг дээр явж байгаа байхгүй юу? Одоо залуучуудаас ингээд гудамжинд Хүүхдний сүрхэн юм хэлэхэд битээ том толгоолоод хэлгээд. Тэгээд нөгөө нэг цэг тэгийнхаа юм ярих гэдэг шүү дээ. Тий. Ээж авах үг сонсмоос байхгүй болсон шүү дээ. том толгойлох хэрэгтэй. Тий. Яг бол гар утсан дээр нь хамгийн зөв аав, хамгийн ёс суртахуунтай ээж гэсэн apps видео үздэг шүү дээ тэр чинь. Тэгээд эргээд ээж рүү харж шүү дээ. Утасны хэрэглээ их байна. Утасны хэрэглээ таньмаар байна. Утсыг одоо хэрэглүүлмээргүй байна гэдэг юм. Одоо эрүүл мэндийн шалтгаанаас хүмүүсд донтолтоо сэргийлэх байдлаа хязгаарлалтуудыг маш их тогтоодог шүү дээ. Гэхдээ яг одоо тэгэл тэр бол ямар ч одоо техник технологи өөрийн гэсэн сайн тал муу талтай. Тий одоо автомашин ч гэсэн хүн дарайл алдчихж байгаа шүү дээ. Тийм. Жигтэйхэн гоё жип, жигтэйхэн үнэтэй гэлтгсэн машин хүн дарайл алдчих шүү дээ. Тэгэхээр машин хүн дайрдаг гэж хэлж болохгүй үстэй. Тийм. Технологи болгон өөрийн сайн муу талтай. Тэрийг л ухаарах. Тэр чухал болчиход байна шүү дээ. Одоо Монгол ч Одоо яг асуудал их үүсэж байна шүү дээ. урнаач асуулт байгаа. Хоёр цэг тэг дээр очих нэг та яг хизээ мэдсэн юм бэ? Тэр юм гэдэг юм уу? Үгүй энэ өвлөл мэдсэн. Тэг яг өнгөрсөн үенд миний нэг лекц байгаа. Та нар YouTube руу ороод үзчих бол зүгээр дээ. Үнэн ба ёс зүй гэсэн нэг лекц байгаа. Тэг YouTube дээр тэрийг өнөөсөө улсаараа л үзэх хэрэгтэй. Тэг тэн дээр би ерөөхдөө энэ үнэн гэж яг юу юм бэ гэсэн асуултыг гаргаж тэгээд ёс зүйтэй холбож ирсэн байхгүй. Тэгээд явсаар бод Монголын үнэн гэж юу юм бэ гэдгийг гаргаж ирэх гэж оролцсон байхгүй. Би ч дандаа нэг юм бодлоо ардан дандаа Монгол гэсэн тодтгол явж байгаа шүү дээ. Тэрээс би одоо нэг тийм үү Америкийн философчийг шүтээдэл, Грекийн философчийг шүтээдэл, тийм үү Германы философч шүтээдэл, тэр стамонт философ тэгж хэлсэн гэж сууж байгаа юм биш шүү дээ. Тийм. Тэгээд би яг тэр Монголын үнэн гэдгийг гаргаж ирээд Монгол болохоор энэ юм байна гэдэг чинь гарч ирсэн байхгүй юу. Тэгээ ер нь бол яг бид нар бол бичгийн хэлэнч шилжээгүй ард түмэн маш хэцүү байдаг. Тийм. Яг бичгийн хэлэнч шилжсэн ард түмэн чинь уншаад бодоод явчихдаг байхгүй юу. Айгу амар. Тийм. Яриа хэлж чинь шүү дээ. Юу ч бодуулдаг байхгүй юу. Юу ч бодохгүй шүү дээ. Зүгээр яриа л байгаа шүү дээ. Монголын үнэн яг юу гэсэн бэ? Тэгэхээр бичгийн хэл гэсэн байхгүй юу. Бид чинь бичгийн хэл байхгүй. Яг нөгөө нэг социализмын нөгөө нэг хэмэн энэ төр гэдэг байна шүү дээ. Их хичгийн хүн тэр энэ төр гэж өнгөрөөгөө бодлоо суут тэр агуу тэр энэ төр гэдэг тэр чинь зүгээр тэрүүгээрээ өөрөө тэр нэг юм бичээд өөрөө баясаал явцсан хүмүүс аахгүй юу. Тийм. Дуусан дундаа өөрөө нөгөө садо мазо гэдэг шиг өөрөө хөөрөөл өөрийгөө баясгаал тэгээд медаль өгөхөөр медаль зүг толинд хараад тий авгаадаа магтуулаад явцсан нэг хэдэн хөгшчүүдэл бид нар чи өнөөдөр суут агуу энэ төр гээд их хичгийн хүн энэ төр гэдэг байгаа шүү дээ. Тий. Яг арт түмэн юу бичиг үсэг өчөөг байхгүй. Хөдөөний малчны охин 14-тэй охин юм уу? Хөдөөний малчны 16-тай хүү ээж аавдаа тийм үү? Өнөөдөр би малдаа гарахгүй. Айгуу гой сонирхолтой ном би худалдаж авсан. Тэр номоо би өнөөдөр уншин шүү гэд ээж аавдаа хэлж чадахгүй шүү дээ. 7 хоног би мал руугаа гарахгүй. Энэ номыг би уншиж дуусгана. За одоо бид нар бичгийн хэл рүү орсон байхгүй. Тэрүүгөө загт байхгүй. Бид зүгээр яриа хэлээр явж байгаа. Бичгийн хэл чинь үнийг үг бичээд хараад тэг боддог байхгүй. Одоо би бодол гэдэг энэ самбар дээр бичээл да тэр самбар дээр бодлоо гэдэг бичиж. Одоо бодол гэж юу вэ гэж хэлбэн ингээ тэр үгийг хараад ингээ бодоод гэж зогсох хэрэгтэй байхгүй. Тэгчиж хүчдэг байхгүй. Тэр бичгийг. Яг манайх нэг монгол бичиг гэдэг буруу яриад байдаг да. Бидэрт монгол бичиг гэж байхгүй шүү дээ. Чи уйгурч бичиг байхгүй. Бүр тэр нөгөө Месопотам, Арамегийн тэндээс ирсэн. Тэрийг яг уу засаж янзлаад нааш цааш нь болгоод тийм манж төвд энтертэй хойлоод нэг юм. Тэгээ нэг юм бидэртийн нэг хэл авианд таарсан нэг тааруулсан байхгүй юу. Гэхдээ тухайн үедээ бол ерөөхдөө алтан бичиг маягаар л хэрэгжилж байсан. Тэрнээс одоо уйгурчин бичгээр орман уншаад сууж ирсэн хүн байхгүй шүү дээ. Орман бичээ сууж ирсэн ч хүн байхгүй. Тийм. Тэгэхээр одоо ярилцлагын төгсгөлд та биднийг асуугаасаа гэж бодсон бас ярмаар үлдсэн одоо
зүйл байна уу? Тэгэхэд бол хүмүүс хүрхэж юмсан гэсэн саналаа бодлоо. Бас зөндөө байгаа шүү. Тавчаар бодож байгаа. Одоо яг ер нь бол гэгэрэл хэрэглэн одоо филологмээр эндээс гарахын тулд нутгархад гаруудаа гаргахыг яриад шүү дээ. Тэгвэл бол яг нутгизм. Нутгизмыг. Тийм, нутгизм. Тэд нар зориулаад яг мөрчөөчэй гэдэг юм юм Уу яг нутгизмд зориулахад нутагт нутгийн хүмүүст нутаг ярьсан хүмүүст нутгийн зөвлөлийн хүмүүст нутагшуулдаг хүмүүст нутгархдаг хүмүүст зориулаад хэлэхэд бол цаг үеэр л байдгийг. Тийм. Тэрийг л одоо ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн цаг үе бол цоошин цаг үе. Гайхангүй. Тэг одоо оновчдын хүртэл үг байдаг штэ. Тийм үү? Одоо шинэ хэвийн байдал гэсэн үг яваад байгаа штэ. New normality гэдэг. Тэр бол баггүй. Шал өөр цаг үе ирсэн. Техник технологийн цаг үе ирсэн. Гар утасны цаг үе ирсэн. Интернетийн цаг үе ирсэн. Тэгээд цаашаа одоо бид нар чинь artificial intelligence ярих гэдэг шүү дээ. Одоо chat GPT ярих гэдэг шүү дээ. Ийм цаг үе ирчихсэн. Ааваасаа ээжээс асуухгүй chat GPT-гээс асуучих шүү дээ. Тий. Artificial intelligence-с ч одоо явсаар байгаад бидрийг хараад та тийм бай, та юм байна гэдэг ийм компьютерийн програмууд, алгоритмууд одоо бүтээгдчихсэн байна шүү дээ. Бүр ийм цаг үе рүү ирчээд байна шүү дээ. Тэгэхээр энэ цаг үеийг одоо ууралж, цаарлаж, гомдож, эсэргүүцэж, дайсагнаж тэрэгдээ хандах биш. Тэгэл одоо хүлээн зөвшөөрөл аль болох юм сурах гэсэн л өрөөсөө бүх улс орн болоод өнөөдөр ямар үед шилжих вэ гэвэл эсвэл улс орнороо шүүмжлэл явагдах хэрэгтэй байна. Хаалбал шүүмжлэлийн хурлууд хийх хэрэгтэй. Мөс шүүмжлэлийн 7 хоног. Тэр үед бидний ярьж байгаа зөв буруу юу? Үнэн үү, худлаа юу? Одоо зөвхөн ярилцъя. Одоо худлаа яриад баахан профессор болчихлоо. Худлаа яриад хэдэн мянган жил болгон худлаа дипломтнуудыг төгсгөж байна. Би ч худлаа үздэй. Аим шүүмжлэх. Бүх улс төрийн намууд шүүмжлэлийн хурлуудыг. Ангаах хүний эрүүл мэндийн талаар шүүмжлэлийн хурлаг. Үнэхээр Монгол ангаах ухаан байх боломжтой юм уу? Эсвэл худлаа яриад байна уу? За шүтээс бас шүүмжлэлийн хурлаг. Яагаад энэ гадаадын уул архаан байгууллагын инженерүүд өндөр цалинтай яваад эдгээр чинь инженерүүд бэлдээд байгаа юм бол яагаад тэр инженерүүдийг ажилд авдаг юм? Нөгөө айхтар уул архаан олон инженерүүд айдсан. Тэ. Уул архаа чинь хамгийн амархан салбарт чинь өндөр технологи биш шүү дээ. Яг хэрэгжилж байгаа технологиуд байгаа биш. Тэгэхээр газраас нэг юм ухаж гаргаж ирэл тэгэл урагшгаа авчаал мөнгө олгоод тэгэл хуугаад идчихэж байгаа үстэй. Тэ. Тэр уул архаан шүүмжлэл явагдах. Энэ газар шүүмжлэлийн шүүмжлэл явагдах. Лицензийн шүүмжлэл, тендерийн шүүмжлэл, улс орн даяараа шүүмжлэлийн одоо 26 хоног л одоо тэмдэглэх хэрэгтэй дээ. Тэгэхээр биднэрт бүх асуудлууд тодорхой болж эхэлнэ. Гэр орон дотроо шүүмжлэл явагдах. Ээжи одоо ярьж байгаа зөв буруу юм. Тэг. Аав одоо зөв буруу юу? За хүүхдүүд одоо зөв. Тэг. Хүүхэд яг ямар байдгийг. Тэг. Хүүхэд яг ямар байдгийг. Тэг. Одоо эдэн аяг одоо угаач нэстэй. Шалааныг аччихна үстэй. Тэг чи одоо боолчлол биш үстэй. Хүүхдээ ирэхийг зөрчөөгүй үстэй. Гэрийн даалгавраа хий. Чи одоо хүүхдээ ирэх зөрчөөгүй үстэй. Би өөрийнхөө ухамсараар гэрийн даалгавраа хийнэ гэж суугаад байгаа юм уу? Одоо багшийн дэдийн хач тэгээд байгаа шүү. Хүүхд төвтэй сургалтч гэх шиг. Хүүхд өөрийнхөө ухамсараар гэрийн даалгавраа хийнч гэх шиг. Гэхдээ уушлаарай. Тэгэхээр 26 он болвол Монгол 2 зэгтэг шүүмжлэлийн он. Ингээл дөрүүлээ сууж байгаа л сайхан нэг шөөмжлээ. Сэтгүүлч гэж яг юу юм? Яагаад сэтгүүлч болт юм? Өнөөдөр яг сэтгүүлчийн ажил хийж байгаа хүн яг байна уу? Эсвэл зүгээр л одоо их хурлын гишүүдийн тийм үү нөгөө гарын лам гэдэг шиг гарын сэтгүүлч юм уу? Тэг бүдээр нэг гарын ламтай гэдэг байгаа шүү дээ. Тэр нэг гарын сэтгүүлчтэй. Гарын сантай. Гарын вебсайттай. Тэ одоо та нар ямар гарын вебсайт явж байгааг мэдэхгүй. Бид нэрээс яг нэг одоо нэг шүүмжлэл эхлэх хэрэгтэй болчихно. Одоо хангалттай магтлаа. Тийм үү өвгдөө эцэгдээ өвдс одоо юу гэдэг агуу түүх одоо юу гэдэг хөөрч өгч штэ. Тий тэгээд тийшээч явж солонгосын тийм үү мөн мормон шүтээд л ийшээч явж Крист тийм үү эзэн яриад л ийшээч одоо Будда богд далайлам яриад л одоо бүр хачин болж зарим нь нууцаараа хоошо байгаль нуурлаа явж Оросын тэргээр бас нэг ганц хоёр лам мам эргэлдүүлээд л тийм үү янз бүрийн болж штэ. Тий одоо тэгээд энэ бүгд зөв буруу юу? Тий. Тэгэл Монгол руу ирэхээр нэг мэдэм хэрдэг. Тийм. Сая одоо зунжинга гадаад байдаг нөхдөөд хурж ирж
дээд зэрэгээр сайхан дураараа сахлах гутчаад явдаг л шүү дээ. Энэ чинь нэг тийм үү? Гадаадын Америкийн Джон Мон гэж нэг үсээ сайхан сахлах гутчаад явчлаа шүү дээ. Тэгээ одоо тэгээд бид нар тийм үү? Замраг хөтөлөө хайдсан тийм үү? Кемп Улаанбаатар хоттой ингэ сууж шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ чинь нэг сахлах гутдаг орн байж болохгүй шүү дээ дэлхийн. Тийм. Хэн сахлах гутмаар байна? Монгол яв гэдэг байж болохгүй шүү дээ. Зунсан сахлах гутлаа. Одоо бид нар тэгээд нэг эвдэлсэн, хэмхэлсэн тэр юмнуудыг одоо засаж анслах ажилтнаа нэг сууж шүү дээ. Дараал. Автомашиныг засуулах болохоор сар болгоно 7 хоног болгон маргал засуулж харуулдаг байгаа шүү дээ. А тэгэхээр тэр том захлагаа станцуудыг байна шүү дээ. Зүгээр хэдэн жилээр засаж анслаагүй шүү дээ. Өөрийнхөө джипийг болохоор хүрэл засуулж байгаа шүү дээ. Үгүй агуу хөхтэй эмнэлэгт үзүүлэхээс илүү машина дандаа засварын газар үзүүлж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр том станцыг зөв ингэ хайцсан. Маш их хийх ажил бидний өмнө хүлээж байна да. Хийх ажил их байна.